2014 онд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох MCS Group, Шунхлай Group, Energy Resource компани хамтран 60 гаруй сая Америк долларын хөрөнгө оруулснаар эмчилгээ үйлчлэгээний чанар, аюулгүй байдлын стандартаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн интермед эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Эмнэлгийн барилгын зураг төслөөс эхлээд эмнэлгийн дүрм, журам боловсруулах бүх шатанд дэвшилтэт технологиудыг шингээснээс гадна зөвхөн барилгын бүтцийг төлөвлөхөд л дэлхийн шилдэг брендийн 20 технологиг Монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Агааржуулалт, цэвэр ус, хөргөлт, цахилгаан зэргийг давхар нөөц их үүсвэртэй, найдвартай байхаар төлөвлөсөн зэрэг олон шинэлэг үзүүлэлтээр интермед эмнэлэг нь дэлхийн жишгт нийцсэн Евро стандартын шаардлагыг хангасан эмнэлгийн дэд бүтэц болсон юм. Өнөөдөр интермед эмнэлгийг олон улсын туршлагатай мэрэгчлэтнүүдийн хамтаар дотоодын чадварлаг менежментийн баг удирдах, эмчилгээ онцлогооны чанар үйлчилгээнд шинэ соёл, эмнэлэг зүйн менежментийг нэвтрүүлэн ажиллаж байна. Манай эмнэлэг үндсэн 600 гаруй ажилтнтай бөгөөд Америк нэгдсэн улс, Англи, бүгд найрамдах Солонгос улс, Австрали, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад магистр, докторийн зэрэг хамгаалсан эмч мэрэгжилтнүүдтэй. Нарийн болон төрөлцсөн мэрэгшилтэй совилогчдаар совилхон албаа бүрдүүлэн ажиллаж байна. Интермед эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх нийт 90 ортой. Жилд дунджаар 7,000 хүн хэвтэн эмчлүүлэх, 300,000 гаруй хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ хүргэх хүчин чадалтай юм. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг Улаанбаатар хотын иргэдэд илүү ойртуулах үүднээс 2020 онд сонгон айрхан, 2021 онд Сүхбаатар дүүрэгт интермед салбар клиникийг нэн ажиллуулж байна. Орон нутгийн үйлчлүүлэгчдэд илүү ойртож, олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн үйлчлэгээг үзүүлэхийн тулд говийн бүсэд тэр дундаа Өмнөговь аймгийн Цогцэцгийн суманд салбар клиникийг 2022 онд нээсэн. Мөн манай эмнэлэг төрөлдсөн мэрэгжлийн 12 чиглэлээр улсын лавлгаа төв эмнэлгийн статустай анхны хувийн эмнэлэг юм. За таймер авъя. Хогийн шилжүүлэг танилцуулсан. Танилцуулсан. Их зэрэг эмч. Өнөөдөр манай эмнэлэг ерөнхий мэс засал, цээжний хөндийн мэс засал, гэмтлийн болон гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс засал, дотрийн төрөлдсөн мэрэгжлийн тусламж, төрөл бүрийн хавдрын мэс засал, химийн эмчилгээ, уролог, хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн эмчилгээ, оншилгоо, зүрх судасны ангиографийн оншилгоо, мэдрэл, хүүхэд, нэрэ, их барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, уламжлалт, сэргээн засах эмчилгээ, мэдээгүйжүүлэг, эрчим тэмчилгээ, чих хамар хоолой, шүд, үе мөч, арьс, харшлын нарийн мэрэгжлийн тасгууд тогтмол ажиллахаас гадна 24 цагийн турш яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна. 2019 оноос эхлэн ангаах ухааны дэвшилтэт технологи болох EUS буюу дурангийн хэд авиан шинжилгээг Монголд анхлан нэвтрүүлж ажиллаж байгаа билээ. 2022 онд шинээр зүрх судасны оншилгооны төвийг нээсэн ба PHP манометрийн шинжилгээг хийж эхлүүлээд байна. Интермед эмнэлэг Монголд анх удаа сармагчны цэцэг COVID-19 вирусын мутацлагдсан Дельта болон Омикрон хувилбаруудын наривчилсан шинжилгээ хийсэн бөгөөд одоо хүртэл байнгын тандалт судалгаа хийж байна. Интермед эмнэлэг нь Монголын үндэсний магадлан итгэмжлэлийг 2015, 2018, 2022 онуудад эмнэлгийн лабораторийн тасаг нь олон улсын ISO магадлан итгэмжлэлийг 2019, 2022 онд тус авч байснаас гадна 2016 онд Америк нэгдсэн улсын Чикаго хот төвтэй олон улсын магадлан итгэмжлэлийн Joint Commission International байгууллагын 1100 шалгуур үзүүлэлтийн стандартыг бүрэн биелүүлж магадлан итгэмжлэгдсэн дэлхийн 700 эмнэлгийн нэг болсон билээ. Энэхүү батламжаа 2019, 2022 онд баттхан аваад байгаа юм. Энэ нь 100 шахам жилийн түүхтэй орчин цагийн Монголын эрүүл мэндийн салбарт цоо шин хуудсыг нээснээс гадна эмнэлгийн алтан стандарт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн JCI-ийн магадлан итгэмжлэлийг авсан нь олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх оронд авах боломжийг ард иргэдэд нээсэн хэрэг юм.
Интермед эмнэлэг нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байгааг үнэлж, шилдэг аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын Entrepreneur 2018, 2019 онд Forbes Mongolia Awards 2019 шалгаруулалтаас Excellence in Healthcare 2021 оны топ 100 аж ахуй нэгжээр тус тодорсон. Түүнчлэн манай эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн даатгалын 30 гаруй компанитай хамтран ажилладаг. Ингэснээр бид үйлчлүүлэгчидтэй олон улсын эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр авах боломжийг олгодог. Гадаад дотоодын нэр хүндтэй 20 орчим эрүүл мэндийн байгууллагатай түншлэн ажиллаж ирсэн нь манай эмнэлгийн бас нэг онцлог юм. Тухайлбал бүгд наримдах Солонгос улсын Корея их сургуулийн Аннам эмнэлэгтэй 2013 оноос, Америк нэгдсэн улсын United Family Healthcare Group-тэй 2014 оноос хамтран ажиллаж байна. Бүгд наримдах Энэтхэг улсын Apollo Group эмнэлэгтэй 2018 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, телерадиолог болон телемедицины үйлчилгээг нэвтрүүлсэн. Бид технологийн дэвшилтэд хөл нийлүүлэн эмнэлгийн мобайл аппликейшнийг нэвтрүүлэн ашигласнаар үзэлгийн цаг болон шинжилгээний хариу авах, үзэлгийн түүх харах, төлбөр тооцоо хийх, эрүүл мэндийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, зөвлөгөө зэргийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой болсон юм. Бид эмнэлгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд ойрын 2 жилийн дотор 15,000 хүн хэвтэн эмчлүүлэх, 500,000 гаруй хүнд амбулаторийн үзлэг зөвлөгөө өгөх чадвартай болох юм. Бид Монгол улс орон даяар орон нутгийн алслагдмал бүс газар, хотууд, аймгийн төвүүдэд JCI олон улсын стандартад нийцсэн үйлчлэгээ бүхий эмнэлгийн цогц сүлжээг байгуулахаар хэдийн төл болгон ажиллаж байна. Цаашдаа цөмийн оншилгоо, туяа эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хавдрын оншилгоо эмчилгээний төвийг байгуулж, хүн амын дотор өвчлөлийн үзүүлэлтээр тэргүүлж буй хавдрын өвчний эсрэг тэмцэхээр зорж байгаа билээ. Манай эмнэлэг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд COVID-19 сар дахлын үеэр дөрвөлжилсэн болон PCR шинжилгээний drive-thru-ийг байгуулан ажилласан. Мөн Sputnik, AstraZeneca вакцинуудаар халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй иргэдийг вакцинжуулсан. Мөн ажилтнуудынхаа амар тайван ажиллаа хийх, ажлын бүтээмж дээшлүүлэх болон гэр бүлийг дэмжихийн тулд энхрийнхэн үрс 100 хүүхдийн цэцэрлэгийг 2022 оны намрын хичээлийн шинжилтэд зэрэгцэн ашиглалтанд оруулсан. Түүнчлэн Монголд анхудаа хувийн эмнэлэг үйлчлүүлэгчдийн тав тухтай аюулгүй байдлыг хангах үүднээс 2022 оны 11-р сард 3 давхар автомашины ил зогсоолыг барьж байгуулсан. Интермед эмнэлэг нь үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилготой Монгол улсын засгийн газрын болон Азийн хөгжлийн банкны томоохон эрүүл мэндийн төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Манай эмнэлэг анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг их нутагта анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Бид үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, аюулгүй байдлыг дэвшилт технологид суурилсан өндөр ур чадвартай, ёс зүйтэй хамтын ажиллагаагаар ханган эрүүл мэндийн баталгааг нэн тэргуунд тавьсаар байх болно.